Саддам Хусейныг бөмбөгдөх ёстой, Ирак улс руу орох ёстой, Ирак зайн зарлах ёстой. Яагаад вэ гэх юм бол Ирак улс weapons of mass destructionтэй болж байгаа. Биологийн зэвсэгтэй, химийн зэвсэгтэй, бүр магадгүй цөмийн зэвсэгтэй болж магадгүй. Ингэж ярьж ирсэн. Libya, Gaddafi, weapons of mass destruction, химийн зэвсэгтэй, биологийн зэвсэгтэй, бүр магадгүй Gaddafi цөмийн зэвсгийн араас нь явж байгаа юм аа. Gaddafi-г алсан, Libya улсыг будаа олгосон тэм зэвсэг олцсонгүй. Syria улс, Assad, тэ? Weapons of mass destruction, химийн зэвсэгтэй, биологийн зэвсэгтэй өөрийнхөө ард түмнээ алж байгаа. Тийм учраас Assad-ыг хэдүүлээ арчих ёстой. Тэгээд юм олцсон уу? Юу ч олцсонгүй. Одоо юу ярьж байна гэх юм бол Иран улс weapons of mass destruction-тэй цөмийн зэвсгийн араас нь явж байгаа. Энэ юусоо хизээч хүлээн зөвшөөрч болохгүй ба. Тэгээд нэг юм дээр хэдүүлээ хизээч тэг хөлөгдүүлж болохгүй шүү заяа. Энийний цаана хэн байгаа юм бэ гэх юм бол еврейчүүд байгаа, Израиль улс байгаа шүү заяа. Эдгээр данаа тийм хор найруулаад тэр улсыг сүнөөгөөд тэг алчдаг. За Иран улс арчигдсныхан дараа Израильчууд зогсох юм уу? Иракийг яалаа, Либияг бодоолглоо, Сириаг бодоолглоо, дараа нь Лебанон, Йемен, Турки араас ч гэсэн одоо очно. Удахгүй. Иран бутарчих юм бол. Тэгээд Иранчууд юу хийж ийна гэх юм бол дэндүү тайван яваад байгаа. Дэндүү тайван яваад байгаа гэдэг чинь нэг шинж тэмдэг юу юм бэ гэх юм бол энэ дээр одоо ингээд би зүгээр фан маягаар нэг мем тавьсан байгаа. You said Trump would tackle. Trump always chickens out. Trump үргэлж дахиад шиг гэж зүгтдэг. Трамп худлаа ярьдаг. Трамп зориггүй. Трамп ерөнхийдөө шийдвэртээ үнэнч байж чаддгүй. Чи надад хэлсэн бидтэй. Тийм ээ. Трамп ерөнхийдөө тэгсэн. Гэхдээ Израиль DNGAF. Israel did not give a fuck. Израилийн ерөөсөө таваагүй. За, Израиль бол тултлан хязгааргүй боронктой. Газа дотор эмэгтэйчүүдийг алъя, хүүхдүүдийг алъя, эмнэлэг бөмбөгдсөн чи яадаг юм? 60-70 мянга, 100 мянган Газад амьдарч байгаа Палестин хүмүүсийг алсан чи яадаг юм? Германчууд юу гэдэг байсан бэ хэм бол Израильчуудыг нэг системийн төвшөнд устгадаг байсан. Израиль улс бас яг адилхан юм хийж байгаа. Гэхдээ нүүб юм ярьж гинөө? Ярихгүй байгаа. Дэлхийн банк юм ярьж гинөө? Ярихгүй байгаа. Европ юм ярьж гинөө? Ярихгүй байгаа. Америкчууд юм ярьж гинөө? Ерөөсөө ярихгүй байгаа. Чив чимээг байгаа. За. Тэгээд хэдүүлээ бидний нүдэн дээр нь юу болж байна гэх юм бол нүүб ямар ч хэрэггүй болж байгаа. Яг гэх юм бол нүүбийн аюулгүй байдлын хорон дотор ерөөхдөө иймэрхүү маргааныг оруулах ёстой. Нүүбээс ерөөхдөө зөвшөөрөл аваад, их хурлаасаа зөвшөөрөл аваад тэгээд дайн зарлана. Тийм ерөөхдөө бүх улсууд нүүбийн гишүүдүүд энэ дээрээ гэрээ зурцсан байдаг. За бид нар ерөөхдөө өөр нэг улсыг бөмбөгдөхөөс өмнө дипломат бүх боломжтой аргуудыг ашиглаад тэгээ аргагүй болоод ирэх юм бол дайн зарлана. Энэ дээр ерөөсөө тийм байхгүй. Зүгээр урчлаад хинч хэлэхгүйгээр Америкчууд зөвшөөрөл баг өгөхгүй байгаа хэрнээ юу хийж ийна гэх юм бол Иран улсын улс төрч нар зэвсэгт хүчний удирдлагуудын өнөөдөр өглөө өчтөр шөнө 20-30-аад хүмүүсийг бөмбөгдөөд за тэгээд тэр судалгаа хийж байгаа атомын цахилгаан станцыг хөгжүүлж байгаа газрын тэр чигтээ бөмбөгдөөд дуусгацсан. Нүүб бидний нүдэн дээр ингээ байхгүй болж байгаа. НАТО бидний нүдэн дээр нь байхгүй болж байгаа. Олон улсын харилцааны соёл, хоорондоо тохирсон гэрээ, арга хэмжээнүүд. За ийм замаараа явшаа бүгдээрээ хүчнгүй болж байгаа. Ерөнхийдөө зүгээр бузартаад байхгүй болсон гэсэн үг. Тэгэхээр дахиад таадас нэг юм асууч үзье. Энэ хүмүүсийг зүгээр ингээ өчтөр бүгдийн бөмбөгтэй явцсан шүү дээ. За тэгээ Иран юу илж байна гэх юм бол энэ message to the nation says Ираны хууль ёсны дагуу маш хүчтэй хариу Израильчууд, еврейчууд харамсах болно гэж байгаа байхгүй. Хөшөө. Чи маргааш өглөө юу хийх вэ? Таач. Чи хуруугаа уншуулна.
залахгүй байна. За дарах. За. Нэгтгэс тавтах. Зуны амтлаараа жоохон амрын тэгээ буцаагаад ажилдаа орчин. Зээлээ түл. Тэгээ 30 настай хүрсэн юм бол заяа. Шгүүдээ талтаа орчлоо. 20 жил дараа тэтгэвдэх юм. Ямар сонсогч байна? Солиотой гаацтай. Би бас тийм байсан юм аа. Гэхдээ миний амьдрал минийх байх ёстой гэд би 10 жилийн өмнө шийдээд еврей хүн шиг хөрөнгөлөл үүсгээд хөрөнгө оруулалт хийгээд ирсэн. Амар хэцүү байсан. Сурж авсан юм аа би номон дотор шингээсэн, сургалт хийсэн, компани үүсгэн байгуулсан. Би энэ өвчнгөөс салж чадсан. Тэ энэ хуруу шүү дээ. Хизээж хуруу оншигчтэй золохгүй. Never again. Чек адилхан юм өвчнгөөс салмаар байгаа юм бол зээл мэйл янз мөнгөний зовлонгоос салмаар байгаа юм бол би сургалтаа санал болгоё. Мөнгөний зовлон баяртай гэсэн сургалт. Эний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авмаар байгаа юм бол видеоны эцэст эргээд уулзъя. Окей. За тэгээ дүгнэлтээ тавьчих л та. Израиль ус юу хийсэн бэ гэвэл хөршин тэ цумын зэвсгийн араас явсан юм уу? Атомын цахилгаан станцын араас явсан юм уу? Израиль улс тэрнээ дургүй байсан. Ийм юм байж болохгүй. Цумын зэвсгтэй байж болохгүй, Хятадтай зузаан байж болохгүй, Оростой зузаан байж болохгүй. Янз бүрийн шалтгаанууд байгаа. За. Оросыг дэмжиж байгаа гэх мэт чинь. За. Иран улс өөрөө амьд үлдэхэд тулд Гаддафигийн алдаа харж байгаа, Саддамын алдаа харж байгаа, Асадын алдаа харж байгаа. Тэгэхээр та Ираны улс төрч байсан бол, ерөнхийлөгч байсан бол юу гэж бодох юм? Асад цөмийн зэвсэггүй алуулсан. Гаддафи цөмийн зэвсэггүй алуулсан. Саддам цөмийн зэвсэггүй алуулсан. Дараагийн ээлж бидний юм байна. Тэгээ юуны араас явж байгаа юм бэ гэх юм бол өөрөө амьд үлдэхийн тулд Израиль улс биднийг зүгээр чөлөөтэй хүснээрээ бөмбөгдөхийн тулд яах ёстой юм бэ гэх юм бол бид нэр цөмийн зэвсэгтэй болох ёстой. Хойд Солонгос энэ дээр Хойд Солонгосын хувьд зөв үйлдэл хийсэн. Цөмийн зэвсэгтэй болсон. Одоо Хойд Солонгостой тэнэгдэхгүй байгаа. Окей. За тэгээд хөршин таалагдахгүй юм хийгээд байсан чинь амжилт нь хүрэх гээд байсан чинь Израильчууд юу хийсэн бэ гэх юм бол тэр улстай дайн зарлаад хязгааргүй бөмбөгтөөд топ улс төрч цэргийн хүмүүсийг бөмбөгтөөд алж байгаа шүү дээ. Дайн хийж байгаа. Окей. За тэгээд Слава Украина бла 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 гэсэн дуракууд заяа надад нэг хариу өгч заяа. Израиль хийж байгаа юм Оросууд хийж байгаа юм ялгаа нь яг юу байгаа юм бэ? Оросын хаалга үүдэн дээрээ НАТОгийн гишүүн болох гээд байсан. НАТОгийн цэргийн бааз, НАТОгийн пуужин, магадгүй НАТОгийн цөмийн зэвсэг Украин дотор орших гээд байсан. Тэгээ Оросууд юу хийсэн бэ? Хариу барьсан. Тэгэхдээ Оросууд Зеленскийгийг алдах гэж үзсэн үү? Украин улсын цэргийн хүчний бүх генерал судлаач нарыг алсан уу? Үгүй. Дэд буцын бөмбөгдсөн үү? Үгүй. Орос холбоо төмөр зам, дэд буц, цахилгаан станц, төрийн өндөр түвшний ажилтнууд, албан хаагч нар, ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурл тэдний ерөөсө бөмбөгдөөгүй алаагүй. Израиль сая юу исэн бэ гэх юм бол хязгаар хамаагүй. Хүссэн хүнээ бид нар ална, бид нар эцсийн үр дүндээ хүрнэ. Амар харгас арга хэмжээ авч байгаа үстэй. Зүү. Үгүй юу? За. Тэрнээс юу ойлгож авах болох юм бэ? За окей. Тэ. Америк, Европын дэмжлэгтэй юм бол чи хүссэн хүнээ бөмбөгдөж болно. Дайн зарлахгүй хэрнээ дайн зарлчнаа. Тэ. Нөгөө талынхан ерөнхийлөгч, аятолла, шашны тэргүүн хүмүүсийг зүгээр тулсан бөмбөгдөө. Тийм боломжтой болж эхэлж штэ. За, тэгээ хятад энийг харж байгаа штэ. Нүүп хэрэггүй юм байна. За, Америкчууд, Израильчууд хүснээр бөмбөгддөг юм байна. Тэгээ Путин бас ингэ гайхаж байгаа штэ. Тэ? Путин Орос бид нар ингэ Украины тэ атомын цахилгаан станц бөмбөгдөөгүй, төмөр замыг бөмбөгдөөгүй, Зеленскийг алаагүй, ерөнхий сайдын бөмбөгдөөгүй, аль нэг бөмбөгдөөгүй бид нар зүгээр энэ 4 областыг дараа. Тэгээ эндээс шинэ олон улсын дүрм өнөөдөр өнгөрсөн жил, за өнгөрсөн 3 жилийн хугацаанд тэ тогтож байна. Тэ. Өөрөөхөө барих хэрэггүй юм байна. Тайван байх тэнийг юм байна. Тийм ээ. Тэгснэ ингээд сонирхолтой заяа. Дональд Трамп Ираны засгийн газартай нэг хилцэл яриад яваад байгаа шүү дээ.
Яриалэн. Тэ та нар на цөмийн зэвсгээ болцгоо гэсэн иранчууд за окей бодож үзье инги минги за тэгвэл атомын цэглэгаан станц яаж болох юм бэ гэсэн чинь Израильчууд юу гэж нэх юм бол ярианы дундуур нь орч зөв бөмбөгдөд эхэлж байгаа байхгүй. Тэгээ Америкчууд итгэх юм байгаа мó Трамп одоо зүгээр хошног царайлж эхэлж байгаа. Трампд итгэх хүн байхгүй. За юу. Тэ? Трампд одоо хэн итгэх юм? Истанбул хилцэл бүтэх гээдсэн эсвэл явж исэн юу ч гэсэн Истанбулын хилцэл явж исэн. За Истанбулын хоёр дахь уулзалт болохоос өмнө Оросын цөмийн зэвсэгний зөөдөг онгоцны бааз тэг онгоцсуудыг дэлб авсан. А тийм учраас Америкч худлаа юм байна. Тэ? Уусаа худлаа юм байна. За Америкчууд Ирантай яриагаа хилцлээ явуулж исэн. Нэлээд сайн явж исэн. Дахиад Виткофа явуулсан шүү дээ Дональд Трамп. Тэгээ ерөөхдөө ахиц гарч исэн хэдүүлээ ингээд тохиролцоонд хүрэх боломжтой юм байна. Инги минги тгий. Тэгээ юу гараад ирсэн бэ гэх юм бол Израиль бөмбөгдөд эхэлж байгаа байхгүй. За. Трамптай ярих юм юу байгаа? Америкийн гадаад хэргийн яамтай ярих юм юу байгаа? Ярих юм байхгүй болж байгаа байхгүй юу? Зүгээр хошнол царайлж байгаа. Трампын засгийн газар Трампын сонгуулийн амлалт би дайны ерөнхийлөгч бишээ би инх тайвны ерөнхийлөгч. Би инх тайвны төлөө бла 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 ба. Бүх юм одоо худлаа болж эхэлж байгаа. Тэгээ Израильчууд ийм мэдээлэл гаргаж штэ бид нэр атомын цахилгаан станцыг бөмбөгдсөн энэ агуулгыг бид нэр бөмбөгдсөн энэ улс төрчийг бид нар алсан энэ Иран улсын манлайлагч хүнийг бид нар алсан гих мэд шүү. За тэгээ ингээд Donald Trump we remain committed to a diplomatic resolution to the Iran nuclear issue. Бид нар дипломат харилцааныхаа шугамар замаар инх тайван нэг шийдлийн төлөө явхад өргөжлүүлэхэд бэлэн байгаа шүү гэж байгаа. Гиснэ төлш нь бөмбөгдөж байна. Засгийн газар ингээ алхаж байна. За Израиль эндээ юу хүсэж байгаа юм бэ? Израиль Либияд хүсэж исэн юм, Израиль Сирия улсад хүсэж исэн юм, Израиль Иракт хүсэж исэн юм юу байсан бэ гэх юм бол тэнд байгаа засгийн газар зайлаасай. Тэр улс бутраасай. Тэ? Бид нар өөрөө тэр хүмүүсийг томлие. Эсвэл арай сул хүмүүс нь гарч ирэг. Тиймэрхүү мөсж байгаа шүү. Тэгээ Израилийн хүсэл яг юу юм бэ гэх юм бол зөвхөн тэр цөмийн судалгааны дэд бүтц судалгааны төвийг бөмбөгдөөгүй улс төрч генерал цэргийн албаных нь бүгдийг бөмбөгдсөн. Яагаад тэгж байгаа юм бэ гэх юм бол Иран улс том хариу барьсан. Биднийг бас тултал нь бөмбөгдөөсөн. Тэгэх юм бол Америкчууд орж ирээд бид нар Ираныг арчнаа, засгийн газрыг солино. Тиймэрхүү зорилготой явж байгаа шүү дээ. Иракт яг адилхан, Сириад яг адилхан, Либияд бас яг адилхан. За энийг сонсцгоо. صار في غزة أثبت أن المؤسسات الدولية والنظام الدولي والمجتمع الدولي والقانون الدولي ليس قادرا على حماية Газад болж исэн юм. Тэгээ Палестин. Газа болж исэн юм юу нотлсон, юу баталсан бэ гэх юм бол олон улсын байгууллагууд тэ жижиг орн олон улсын хуулийг тэ хамгаалах, батлах, баталгаажуулах тиймэрхүү маргааныг урьдчилан сэргийлэх ямар ч хэрэггүй болсон. أي شعب Олон улсын хууль ليس гэсэн юм байхгүй. قادرا على حماية أحد احفظوها أيها اللبنانيون. Хэний ч хамгаалт болохгүй. Санж яваараа энийг Лебанон улсын хүмүүс, Лебанese хүмүүс тийм. Лебанон, тийм Jordan, Oman энэ бас гурван улсыг Израильчууд бас хөнөөх гэж үзэж байгаа. 22,000 شهيد قريب 60,000 جريح ومجتمع دولي عم يتفرجى شوي بلبنان. За. 60-аас 80,000 хүн нас барсан ч олон улсын төвшөнд байгууллагууд нүүб чивчмэг. لك سلموا سلاحكم نحن بيحمينا القرار الدولي بيحمينا المجتمع الدولي. За. Тэгэд Лебанон улсад, Иран улсад, Оман улсад юу хэлж байна гэх юм бол та нар пуужингаа болоо, цөмийн зэвсгийн араас нь явахаа болоо, зэвсгээ өгөө. Та нар зэвсгээ өгч. Тэ? Та нарт тийм пуужин байх ерөөсөө хэрэггүй. Та нар пуужин зэвсэг цөмийн зэвсгнийхаа судалгааны ажлаа болиулчихаа. Тэгэх юм бол манай нүүб та нарыг хамгаалнаа. Нүүб та нарыг
хамгаална, Америк та нарыг хамгаална, Израильчууд юу ч хийхгүй. Итгэх юм уу та нар? Тэр улсын өдөрсөж байлаа гэж бодъё л дээ. Итгэх юм уу? ما يعني اسمحوا لي اقول ما عادت القصه اختلاف وجهات النظر انه والله هذا رايي وهذا رايي وتحترم الاراء، لا هذا صار عمى قلب، عمى بصر، عمى بصيره. هذه التجربه. Тэгээ та нар ийм итгэж байгаа юм уу? Юу харж байгаа юм бэ? Та нар сохор юм уу? Та нар дүлэн юм уу? Та нарын сэтгэл хаалттай юм уу? Та нарын зүрх нэг мэдрэхгүй байгаа юм уу? فتقول إن كنت ضعيفا لا يعترف بك العالم ولا يحميك العالم ولا يدافع عنك العالم ولا يبكي عليك العالم، حتى البكاء لا يبكي عليك. Тэгээ түүх таадын баримт болоочтой. Сул хүчгүй байх юм бол та нар ачигтнаа. Олон улсын community тэр бүлэг, Франц улс, Германчууд, Европын холбоо, ёс суртахуун соёл ярьдаг хүмүүс та нарыг зүгээр өнчрүүлээ хайчнаа. Сул байх юм бол та нар амьдэр тий нохооны хоол болно. Ганцхан арга юу юм бэ гэх юм бол хүчтэй байх, зэвсэгтэй байх, тий аюултай байх. يحميك هو قوتك وشجاعتك وقبضاتك. Та нар юу хамгаалах юм бэ гэх юм бол та хэдийн хүч, та хэдийн зориг, та хэдийн энэ хүчтэй гар, та хэдийн зэвсэг, та хэдийн пуужин. Байлдааны төлөө, байлдааны талбай дээрээ тий тэмцэх хүч та хэдийг хамгаалнаа. وسلاحك وصواريخك وحضورك في الميدان إن كنت قويا تفرض احترام. Хүчтэй аюултай байх юм бол хүн чамайг хүндэлнэ. Бусдууд чамайг хүндэлнэ. Чи сул байх юм бол чи үхнэ. على العالم. Ойлгомжтой болж эхэлж байна уу? Араа бидний нудан дээр ерөөдөө Трампын засгийн газар, Трампын сонгуулийн амлалт, Трампын зориг нүдэн дээр бутарч байгаа. Дональд Трампын зорилго USB гэх юм бол нефтний хямдхан унааш эдийн засгийн өсөлт инх тайв. Нефтний унааш өсөж ийн дайн илүү тарж байна. Иран, Ирак, Сирия, Jordan, Израилийн дээгүүр одоо нэг ч онгоц нисгүй байгаа. Тэгэх юм бол хоорондоо алдсаж явж байгаа. First, Caitlin, something I just heard from a senior Israeli official who says that according to Israeli assessments, there are very high chances that the entire Iranian general staff, including the head of the Iranian general staff of the Iranian military, and several senior Iranian nuclear scientists were all eliminated. Израильчууд юу хэлж байна гэх юм бол бид нар өчтөр шүн Иран улсын бүх хамаг генералуудыг бид нар алдсан. Тэгээд нөгөө цөмийн зэвсэг юм уу, цөмийн энергийг судалдаг судлаач нар бас бүгдийг нь алдсан. Байн зарлаагүй. Нүүбэс зөвшөөрлөө аваагүй. In the Israeli strikes tonight. I hear that again from a senior Israeli official who says that several senior top Iranian military commanders, including the head of the general staff of the Iranian military and senior nuclear scientists, have all been Wow, гэж штэ. CNN бүр өөрөө тэгж штэ. targeted in those strikes, and according to IDF assessments, there's a high chance that they've been eliminated. Okay. Хөрш улсынхаа засгийн газар цэргийн алтныхан топ хүмүүсийг бүгдийг нь алж байгаа. Олон улсын community нүүб чивч юм. Тэгээ одоо Израиль юу хэлж байна гэх юм бол Израиль төрүүлээ дайрсан заяа. Төрүүлээ дайрсан. Энэ еврейчүүд төрүүлээ дайрсан. Одоо юу хэлж байна гэх юм бол хариу авах юм бол бид нар таны газ, нефт олборлдог бүх дэд бүтцийг чинь будаа олгоно. Танаа агаарын хамгаалалт ерөөсөй байхгүй. Бид нар та хэдийн oil, нефтний баяжуулах үйлдвэр, нефт олборлдог юм бид нар бүгдийг нь будаа олгоно. Израиль бол дайнда бэлэн. In fact, Iran has even been asked to surrender immediately. Бугаад үг навшнуудаа. Бугаад үг. Бид нар та хэдийг бөмбөгдсөн. Бүх генералуудыг чинь алсан. Гэхдээ хариу барих юм бид нар тааныг ална. Тэгээ 4 хоногийн өмнө
Дональд Трамп Нетаньяху Израилээс юу гуйсан бэ гэх юм бол бити Иран руу дайр, бити Ираны бөмбөгтөө еврейчүүд Израиль Ираны бөмбөгцсөн. Гэсэн одоо юу Трамп юу ярьж байна гэх юм бол much more to come from Israel. Израильчүүд дүнгэж эхэлж байгаа шүү. Тэ. Дүнгэж эхэлж байгаа шүү. Тэ. Гэхдээ бид нар дипломат харилцаагаар энэ асуудлыг шийдье. Тэ. Israel disregards Trump with major attack on Iran nuclear sites. Израиль еврейчүүд Трампыг Washington, Америк ерөөсөө тоохгүй өөрийнхөө хүснээрээ хийж байгаа. Яагаад вэ гэх юм бол Америкчууд угаасаа тусламжаараагүй гэдэг чинь. France says it supports Israel's right to defend itself. Яагаад вэ гэх юм бол хажууд байгаа хөршин зэвсэгтэй болж байгаа, баазтай болж байгаа Израиль ирээдүйдээ магадгүй аюул учирч магадгүй. Тийм учраас Израиль ямар ихтэй юм бэ гэх юм бол урчлаад дайрах. За би тэгээд таадас зүгээр нэг асуу заа намайг Путины нөхөд Слава Украина гэдэг навчнууд тийм навчнуудаас би зүгээр нэг асууч заа. Израиль хийсэн Оросуудын хийсэн юмны ялгаа нь юу байгаа юм бэ? Байхгүй байгаа ч тийм. За тэгээд бид хэдүүлээ ямар үйлөө шилжиж байгаа юм бэ гэх юм бол харгас үйлөө шилжиж байгаа. Яг юм л дипломат харилцаагаас худлаа юм байна. Ярих юм юу байгаа юм бэ? Тэ? Өөрийнхөө бөмбөг зэвсгийг хязгаарлах ямар хэрэг байгаа юм бэ? Тэ? Нөгөө дургу бидний угаасаа ирээдүйн дайсан болох ерөнхийлөгч, ерөнхий сайд, их хурл, генералуудыг би яагаад бөмбөгдөж болохгүй гэж? Энэ улс Монгол улс зарчмын хувь заяа атомын цахилгаан станц болох эрхтэй юм уу? Эрхтэй. Ер нь бас цөмийн зэвсэг болох эрхтэй юу? Эрхтэй. Гэх мэтчлэн. Тийм юм байгаа шүү дээ. Ер нь тусгаар тогтол гэсэн юм байгаа. Тэгээд улс болгоны өөрийнх нь эрх гэсэн юм байгаа. Тэ? Тэр эрхийг эдэлж байгаа юм бол нүүб ерөнхийдөө хамгаалах хэвээр. Тэр бас худлаа олцсон байгаа. Америкчууд таалагддаг юм байгаа. За тэгээд ерөнхийдөө сүүлийн 3, 4, 5, 6, 7 жил заяа. Тэ? Хятад соёлтой байгаа шүү. Тайван байгаа шүү. Орос Путин нь шүү дээ. Хязгааргүй бөмбөгдөх байгаа шүү. Иран ч гэсэн өөрийнхөө барьж явж байгаа. Тэ? Хин өөрийнхөө ерөөсө барихгүй байна гэдэг чинь Ирак, Либя, Афганистан, тэ? Сириэд харагдсан. Тэр юм бэ гэх юм бол Америкчууд зүгээр өссөн газараа зүгээр тэ? Тэр улсыг бутлаад авдаг шүү дээ. Тэр л одоо шилжиж байгаа. Баталгаатай шүү. Хятадууд жоохон хүчтэй болоод, Оросууд дахиад жоохон хүчтэй болоод, тэгээд нэг сонирхолтой юм заяа. Энэ Америк дуракууд тэ еврейчүүдийн захиалгаараа энэ Иран дайн хийгээ явчлаа гэж бодъё л та. Тэгээ хаана ямар дайн санхүүжүүлж байгаа юм бэ гэх юм бол Украины дайнд оролцож байгаа тэндээ баахан бөмбөг тесэрч байгаа. Ирантай алцаад явж байгаа. Тэгээд шүү дээ тэ. Хүчгүй болж эхэллээ шүү дээ. Ийм олон байл таны талбай дээр төвлөрнө гэж байхгүй заяа. Хятад юу их юм бэ гэх юм бол Тайваныг авч. Мөнгөний зовлонгоос салах амархан биш ээ, амар хэцүү. Гэхдээ хамгийн үр дүнтэй, хамгийн гоё амжилт гэх юм уу да яагаад вэ гэх юм бол энийг дараа чиний амьдрал чинийх болно. За энэ сургалт дотор юу орцсон байгаа юм бэ гэх юм бол би одоо 4-5 жил тасралтгүй хувь хүний сургалт контент явуулж байгаа. Энийн тухай бүр 3 ном бичсэн. Энэ дээр хамгийн тийм үр дүнтэй, арга сайтай юмнуудын оролцсон байгаа. За тэгээ энэ зүгээр сургалт биш. Энэ зүгээр видео бичлэг биш. Энэ зүгээр юм унших биш. Хоёулаа хамт дасгал хийнэ. Чамааг ухамсартай болохын тулд, чамааг доор хаяж 6 сар мөнгөө далт хийлэгдэг болохын тулд хүн цохилт хэрэгтэй. Чамд хүн цохилтын үгнөө бас хөвгчлөлтэй. Фан. Чамаа ерөөсө зовоохгүй чи залахгүй чи ерөөсө уйдахгүй амлж जैन заяа. За. Ойролцоо 200 гаруй хуудас контент, 25 видео бичлэгийн дараа чам бас юу гаргаж өгөх юм бэ гэх юм бол санхүүгийн тайлбарыг чинь гаргаад өгч. Хизээ хідэн төвөртэй болох юм. Би яг хизээ энэ зовлонгоос салах юм бэ? Бүх юм тодорхой. Одоо ганц үлдсэн юм юу юм бэ гэх юм бол чи өөр. Let's go.